8.11 8.11 томчийн хөтөлбөр хүүхдийн хөдөлмөр сэдвээр бэлтгэлээ. Манай улс 2025 он гэхэд хүүхдийн хөдөлмөрийг устгах зорилт тавьсан. Гэсэн ч судалгаанд оролцсон 5-аас 17 насны 1667 хүүхдийн 28% нь ямар нэгэн байдлаар ажил хийж байна. Энэ байдлаас болж хичээлдээ явахгүй, архи тамхи хэрэглэх, гадуур сэлгүүцэх, садар самунд уруу татагдах, гэмт хэрэгт холбогдох дүр зураг буужээ. Үүнээс шалтгаалж ирээдүйд сайхан амьдрах олон боломжоо тэд алдаж байна гэж хуульч Төвшин Жаргал онцоллоо. За тэгээд ерөнхийдөө судалгааны үр дүнд бол Монгол улсын өнөөгийн нөхцөл байдалд хүүхдийн хөдөлмөрийн бүх төрлийн төвчгөө болон аюултай хэлбэрүүд байна гэж дүгнсэн. Тэгээд хүнд ажлыг хүүхдүүд хийж гинэ гэдэг асуудал дээр ерөнхийдөө дийлэн хүүхдүүд нь хүнд ажил хийж явах магадлалтай гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Хүүхдүүд ажилд хөдөлмөр эрхэлснээр хичээлээсээ хоцрогдох, цөөхөн тохиолдолд бол сургууль завсардах, нийгмийн амьдралаас тусгаарлагдах буюу хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаанд оролцох боломжгүй. Энэ боломжууд нь бүгд багасаад байна. Энээс цаашлах юм бол муу зуршил, архитэлт, тамхиталт, гадуур тэнэх, садар замунд уруу татагдах, гэмт хэрэгт холбогдох, аль хүйсийн цаашид хар тамхи, масууруулах бодисын эргэлтэнд оролцох зэрэг бүр хүнд нөхцөл байдлууд ерөөдөө илэрч байна гэж үзэж байгаа. Эднээс болоод хүүхдүүд маань ирээдүйд сайхан амьдрах боломжоо алдаад яг одоогийнхоо энэ хөдөлмөр эхэлж байгаа цалин авж байгаа байдлаагаа том болсон хүүхдүүд төсөөлөд яваад энэ дээр нь насанд хүрэгчд маань гэтэл ийм үр дагавартай шүү болохгүй шүү. Энэ хэрвээ ийм нөхцөл байх юм бол чи хийж болохгүй шүү гэдэг мэдээллийг бас өгч бас яг чадахгүй байна гэсэн л ерөөдөө дүгнэлтэнд хүрч байгаа. Буцаад хөдөлмөрөөс нь одоо хүндэрүүлэх арга хэмжээр нь авч гинөө. Бараг байхгүй. Ер нь бол хүүхдийн хөдөлмөрийг яг биднээс хараалга 13 настай хүүхдүүдийг зөвшөөрчлөө гэчихэд нөхцлөө яаж хянах вэ? Энэ бол асар хэцүү. Гэрээ хийхээсээ баг энэ хэцүү. Гэрээ бол яаж игэл хин нэг үнээр гарын үсэг зурлал ирнэ. Аавынхны ээжийнх нь гарын үсгийн батлагыг бид нар мэдэхгүй чинь тэгэл мөн байсан зурлаа аваад ирсэн гэл аавна. Тэр бол ойлгомжтой. Буцаад нөхцлөө хянах дээр л ерөөсөө олон нийтийг аягүй сайн дайчлаад энэ хүүхд ажиллаж болохгүй нөхцлүүдийг аягүй танилцуулаад энэ дэр мэдээлэл чийх юм бол бас мэдээлэл сонирхолтой хүмүүс байдсан байх гэж ойлгосон. Хабын хүмүүс чинь өөрсдөө хажуудлын барилга дээр хүүхд ажиллуулад ах ингээд дуудчихсан тохиолдол бас 2-3-т гарсан. Энэ чинь бас аягүй нэг авштай талгаа байхгүй тий. Тийм хүмүүс байгаа гэдэгт нь итгээд тэр хүмүүстэй зориулаад мэдээлэл өгöd байгаа юм бол бас нэг хөндлөнгийн хяналтал явахгүй бол улсын байцаагч дүүрэгт одоо нэг за 2-3 аймагт бол 1-2 тал байгаад байгаа байхгүй. Хүрэлцээгүй, хангалтгүй. Хүүхдийн эрхийн байцаагч хэдүүлээ. Хүүхдийн эрхийн байцаагч хүний иргэний үнэлэл үзэх хэрэгтэй. Хөдөлмөрийн улсын байцаагч үзэх хэрэгтэй юу? Заавал цагдаа дагуулж явахгүй бол хүүхд ажилласан гэдэг эзэж нотолж чадахгүй л байгаа байхгүй. Иймэрхүү асуудлууд бол ингээл тодорхойд гараад ирж байгаа. Одоо ямар нэгэн арга хэмжээ авах цааш шаардлагатай гэж үзэж байгаа. Манай улс хүүхдийн эрхийг хамгаалах тухай бүхэл бүтэн хууль, энэ чиглэлийн салбар хууль, олон улсын гэрээ, конвенц, бодлогын баримт бичиг бие даасан хөтөлбөрүүдтэй. Ганцхан жишээ дурдахад хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр 400 гаруй заалт хуулийн тусгасан байдгаа гэд бодохоор эрх зүйн хувьд хангалттай гэж хэлж болохоор бодлогын баримт бичигтэй улс юм. Харин хөрсөнд бууж эзэндээ хүрсэн хэр олон болоо. Өнөөдөр хүүхдүүд эрхээ сайн мэддэг болжээ. Тэднээс энэ тухай асуувал хамгийн түрүүнд сурч боловсрох эрхтэй гэж шууд хариулна. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй. Аюулгүй орчинд амьдрах хэрэгтэй гэдэл цааш нь хэлэх байх юм. Харин тэд өөрийгөө гэмт хэрэгээс, хүчирхийллээс, аюулаас, аливаа дарамтаас хэрхэн сэрэмжлэх, яаж хамгаалах талаар төдий сайн мэдэхгүй явна. Энэ ч судалгааны явцад анзаарагдсан байна. Тодруулбал хүүхдтэй гэрээ хийж ажил хийлгсэн тохиолдол байхгүй байсан гэж хэлж болно. Мөн амаар тохирсон цалин хөлсөө өгөөгүй гэсэн хариулттай элбэг таарсан гэж хуульч Төвшин Жаргал ярьлаа. Цалингаа авч чадахгүй бол гэж санаа зовсон тохиолдол бас нэлээд их байна. Одоо судлаад үзээр ерөөдөө гэрээгүй ажилладаг нь маш нийтлэг. Гэрээ гэж үзэх юм бол амар тохиролцсон цалингаа өгөхгүй байгаа тохиолдол бас нэлээд их гарсан. Энийг эргүүлээд хүнд мэдгэтгэх хүүхдүүд байна бас мэдэхгүй ойлгохгүй байгаа тал ажиглагдж байна. Нөгөө талаас эцэг их асар агуулгач маань энэ тал дээр зөвлөгөө өгч юм уу хуулийн байгууллагад хандхад нь дэмжлэг үзүүлэх гэдэг асуудлыг хэлж байгаа орхидуулаад байна. Толгой үзүүний гэмтэл авсан, түлэгдсэн, цахилгаан цохиулсан гэсэн энэ
гэмтлүүдийг хамгийн их дурдсан байна. Аюулгүй байдалд нөлөөлөх ажлуудын талаар бол хүүхдүүд өөрсдөө хариулсан. Гадаа байшинд шороотой амьсгалахад төвхтэй тоосчлт ихтэй иймэрхүү байдалд ажиллах нь хамгийн их байна. Вертиж гэмтжсэн хүүхдийн тоо нэлээд ихэвчлэн барилга, машин угаалга үйлдвэрүүд дээр ажиллаж байхдаа бэртэл гэмтэл авсан байна. Хогийн цэг, нүс түлш худалдаалдаг, мод худалдаалдаг цэг дээр ажиллах хүүхдүүд бас их аюултай нөхцөлд ажиллаж байгаа гэдэг өөрсдөө хүлээн зөвшөөрсөн талууд байгаа. Гэхдээ ерөнхийдөө бол судалгааны үр дүнд ордон морь унаач хүүхдийн хийж байгаа ажил, түүний гүйцэтгэж байгаа шинж чанар нь боолчлын хэлбэр бол агуулсан байна гэдгийг бол зоригтойгоор хэлье гэж одоо эцсийн бүлэг шийдсэн. Морины ажил гэдэг нэг тийм ажил байна тийм. Хурдан морь унахаасаа илүү тэр морины ажилд аюул их цаг зарцуулж байгаа. Морио хөсөлж जैन, тижээж जैन, алхуулж гიშгүүлж, үсэргээ сугаанд нь оруулж जैन. Бүх тохиолдолд нь нөгөө хүүхдүүд ихчлээ яваад байна. Энэ дээр зөвхөн унаач хүүхд гэхээс илүү дахиад нөгөө туслах уяач, уяачийн туслах гэдэг хүүхдүүд бас дахиад яригдах шаардлагатай болчвол гэж ерөөд аарсан. Ихэвчлэн 3-4 дугаар ангиас морь унж эхлэх нь нэлээд хэлбэг. Гэтэ бас 1-2 дугаар ангийн хүүхдүүд бас байж л байгаа гэж байна. Тэгээ гол нь энэ нөгөө зөвхөн наадмаар болдог байсан уламжлал маань арай өөрчлөгдөд өвлийн оролдоо хаврын оролдоо ингээ явахаар энэндээ бэлдэх зорилгоор хүүхдүүдийг хичээлээс нь таслуулаад чөлөө авуулаад гэрээс нь хол газар нөгөө хүүхдүүдэд аваачиж байгаа морины ажлын бүр өдөрсөнгүй хэлгээл явчихж байгаа л харагдаж байгаа юм бол. Эднээс шалтгаалаад ямар асуудлууд ороод ирнэ гэрээсээ бол байгаа хүүхдүүд өөрсдөө хамгаалах чадваргүй байх хандлагатай. Ямар хүүхэд ажил хийж байна вэ гэж тандахад өрхөн орлого бага, ядуурлаас шалтгаалсан архиталтаас дайчсан нөгөө талаас эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй боломжтой өрхөн хүүхдүүд цөөнгүй байжээ. Тэд хялбар аргаар мөнгө олох сэдэлд хөтлөгдөн хүнд гэмт хэрэгт холбогдох байдал руу гулсан орж байгаа дүр зурагч буусан байна. Охидын хувьд биеэ үнэлэх байдал өсөх магадaltaй. Тэд ихэвчлэн баар, ресторанд ажиллан садар саманд татагдах болсон байна. Энийг анзаарч цогц арга хэмжээ яралтай авахыг судлаачид анхаарууллаа. Хүүхдийн хөдөлмөрийн мүлжлэг гэдгийг таних 9 хэлбэр байдаг. Тодорхойлбол хит олон цагаар эсвэл олон өдрөөр цалингүй бага цалингаар ажиллах, ажиллах нөхцөл маш хүнд гэх зэрэг. Ажлын хөлсийг өөр хүнд өгөх, суудгах, сурах боломжгүй болгох нь хүүхдийн хөдөлмөрийн мүлжлэг юм. Энэ оны 1-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн хөдөлмөрийн тухай хууль хүүхдийн хөдөлмөртэй холбоотой асуудлыг наривчлан тосгосон. Ингэхдээ эцэгхийн зөвшөөрлөөр ажил хийлгэх, гурвалсан гэрээ байгуулахаар оруулсан. Хуулийн энэ заалтад найдаад асуудлыг орхиж огт болохгүй юм. Нийгэмд өрх толгойсон хүүхэд гэх ойлголт гарч ирсэн. Иймээс талуудын оролцоо хамтын ажиллагаа хамгийн чухал болохыг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны газрын дарга Отхон Тунгалаг тайлбарллаа. Насан туршаагүй хүний хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөлд бас нэлээд их чухалчилж идэх юм уу онцгойлон авч үзсэн байгаа. За яагаад гэвэл ер нь бол Монгол улсад бол хүүхдийн хөдөлмөр буурахгүй төдийгүй ерөөсөө нэмэгдэх хандлагатай. Тэгээд энэ хүүхдүүдийн эрхэлж байгаа хөдөлмөр нь бол хөвгүүдч вэ, охидч вэ, эрсдэл өндөр. За тэгээд сөрөг үр дагавар, ёс суртахуун, бие махбод, эрүүл мэнд энд бол сөрөг үр дагавар өндөр байна гэдэг ийм судалгаанууд бол сүүлийн үед их гарч байгаа. Тэгээд энэ байдалд нь эргээд хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаад нь хөдөлмөрийн хуулийн хамрах хүрээ, хөдөлмөрийн хяналт энэ хүрээнд одоо яаж төрийн зүгээс хяналтуудыг авч хэрэгжүүлэхийн талуудын оролцоо ямар байхын, энэ хүн хөдөлмөрлж явах явцдаа одоо ямар эрхийн баталгаануудтай байх юм бэ гэдэг энэ асуудал бол учир дутагдaltaй байна гэдэг талаас нь бол хөдөлмөрийн тухай хуулинд бол авч үзсэн гэж үзэж байгаа. За тэгээд цаашд бол ер нь нийгмийн зөвшлийн талууд үйлдвэрчний эвлэл ажил болгож ийстэй төрийн байгууллагуудын зүгээс бол энэ хөдөлмөрийн хуулийн шинжилсэн найруулга туссан эдгээр асуудлуудыг бол хэрэгжүүлэхэд хамтарч хүчин чармаалт гаргаж хамтын ажиллагаа бол маш их чухал. За энэ талаас мөн үйлдвэрчний эвлэлийн байгууллага талаасаа бол хоёр асуудалд бол илүү төлхөө анхаарах хэрэгтэй юм уу гэж бодож байгаа. Нэгдүгürt нь бол энэ олон нийтийн хяналтыг одоо эрчимжүүлэх, сайжруулах, зөвхөн албан контор байгууллагт гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа бол хүүхд хөдөлмөрлж байна. За энийг байцаагч тандмаар юм байна гэдэг барилга дээр явж байгаа хүүхдүүдээс ч гэсэн хэн чадахгүй осол аваар их гарч байгаа шүү дээ. Хууль хүчин төгөлдөр болсноор бол юу гэхээр албан болон албан бус салбарт ерөөсөө зах худалдааны төв дээр гудамж талбай дээр хүүхэд ямар хөдөлмөр эрхэлж байна. Одоо уралдаанч хүүхдүүдийн тухайн асуудлын дээр бас ил далд нууц байдлаар илэрдэг. Өөрөөр хэлбэл тэрийг илрүүлэх яг зөв зурмынхаа дагуу хөдөлмөрлж гин үгүй юу гэдэгт нь хяналт тавих, дэмжих, туслах ийм ажиллагаа чухал шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол үйлдвэрчний эвлэлийн байгууллага олон нийтийнхээ хяналтын хүрээнд бүгштэндээ илүү их анхаарч холбогдох, хууль намын дагуу хандах бүрэн болцоотой болчлоо гэдгийг би бол хэлэх гээд байгаа байхгүй. Мөн мэргэжлийн хяналтын байгууллагын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нарын чиг үүргийн хүрээнд нэмэгдэж байгаа юм бол юу гэхээр ажилтан болон нэмээд үйлдвэрчний эвлэлийн байгууллагын гомдлоор хяналт шалгалтыг хаана ч гэсэн хэрэгжүүлэх үүрэгтэй
болчихж байгаа. Энэ чинь бол нөгөө бүрэн эрхийг нэлээ өргөжчихөж байгаа тийм ээ. Тэгэхээр одоо үйлдвэрсний үйл энэ механизмаа ашиглаад хүүхдийн хөдөлмөрийг илрүүлэх, таслан зогсоох, за тэгээд магадгүй насан туршаагүй хүн хөдөлмөрлөл эрхийг хуулиар тодорхой хязгааруудын хүрээнд зөвшөөрдөг л дөө. За энэ зөвшөөрөгдсөн хязгаарынхаа хүрээнд ажиллаж гин үү, яг эрхэн тэр нь ном журмаар хангаж гин үү гэдэгт анхаарах асуудал. Ажил хийдэг хүүхдүүдийн олонх нь хөдөө аж ахуй, барилга, бөөний болон жижиглэнгийн худалдаа, үйлчилгээний салбарт ажилладаг. Ядуурл хаана их вэ? Хэн орлогоо алдаж эхлэн тэнд хүүхдүүд орлого хайж ажил хийж эхэлдэг. Өрх толгойдсон хүүхдүүд гэх шин нэр томьёо гарах хүртэл асуудал гүнзгийрчээ. Би орлого олох ёстой, амьдрах ёстой, гэр бүлдээ хов нэмэр оруулах ёстой гэсэн ойлголтоор хит бага насндаа ачааны хүндийг үүрч байгаа нь судалгааны дүгнэлтээс харагдаж байна. Манай улсад 2000 гаруй ажлын байрны жагсаалт байдаг. Үүний 130-т нь хүүхэд ажиллахыг хориглох. 45 ажлын байрт зохицуулалт хязгаартай ажиллуулах ёстой гэж Хүний эрхийн үндэсний комиссийн ахлах референт Өнөр Жаргал ярьлаа. Ер нь бол насны өрөөнийг ажиллахыг хориглох ерөнхий нөхцөл нь шаардлага хангаагүй хүүхдийн аюулгүй байдал, ялангуяа газар доор, усны гүнд, аюултай өндөрт эсвэл хэтэрхий давчин орон зайд хийж буй ажил, аюултай машин механизм, тоног төхөөрөмж, багц зүсгтэй харьцаж буй ажил гэдэг тийм ээ. Түүнчлэн одоо хүнд ачааг гараар өргөж зөөх болон тээвэрлэх зэрэг биеийн хүчний ажил, тодорхой хүнд нөхцөлд ялангуяа уртсан цагаар эсвэл шөнийн цагаар эсвэл ажил олгогчийн ажлын байранд хүндсэн үзэх шалтгаанд өнгөөр ашиглаж хийж буй ажил гэдэг. Тэгээ хүүхдийн эрүүл мэндэд болохоор бие биелдэрт өөрчлөлт оруулах үз, сэтгэл зүйн дарамтанд бэлгийн хүчирхэлд өртүүлж болцсошгүй тийм ээ. Аюултай бодис, сурвалжтай харьцах, агаарын хэм, хит халуун, хүүтэн, хит дуу чимээтэй, жижигхэн бүхий нөхцөл, эсвэл уртсан цагаар ажиллахыг ойлгож байгаа тийм. Хүүхдийн ёс суртахуунд хор нөлөөтэй ажлын байранд бол бас нэлээд нөхцөлийг авч үздэг. Тэгээ хүүхдээ ороод хөдөлмөр эрхлүүлэх болонд шууд ингээд хориглосон байдаг. Хүүхдүүд хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, занал хийх, арга хамаатан саданд нь дарамт авчруулсан байдлаар ингээд хөдөлмөр эрхлүүлж ерөөсөй болохгүй байгаа. За хүүхдүүд мэдээж хурам эмхлэх шинжтэйгээр хөдөлмөрлүүлж болохгүй. Хүүхдийн одоо эзэн засгийн болон бусад эмзэг байдлыг ашиглаж хөдөлмөрлүүлэх асуудал байгаа. Хүүхдийн одоо асар хамгаалах хагалзан зэмжтэй тохиролцсон тэдэнд төлбөр төлж төлөөсөнд нь хөдөлмөрлүүлэх асуудал. Эсвэл өмнө төлсөн төлбөртөө тооцож хөдөлмөрлүүлэх. За тэгээ хүүхдийн гэрээс нь хоол тээвэрлэн дамжуулан хөдөлмөрлүүлэхдээ чөлөөтэй зорч хэрхэн хязгаардах юм уу? За хүүхдийг уцаар ярих, бусдад харьцах, амрах боломжтой нөхцөлд хөдөлмөрлүүлэх. За бичиг баримт үнд зүйлсийн бол ажил олгогч авч чадахгүй эсвэл баримт бичиг үнд зүйлсээ алдахаас айж ажлаа орхиж чадахгүй нөхцөл байдалд хөдөлмөрлүүлэх гэдэг. Энэ бүх одоо ийм олон одоо нөхцлүүдийг бол энэ дээр ингээд хориглоод ингээд заасан байдаг. За энэ ч гэсэн ялгаахгүй манай бас нэг тодорхой хэмжээгээр стандартуудад бол энэ асуудлууд бас ингээд хөдөлмөрлүүлэхийг хориглосон байдаг. Хөдөлмөрийн хэв шинжүүд өөрчлөгдөж байгаа. Бид нэр энийг бол аягүй сайн анзаарах хэрэгтэй. Хүүхдийн хөдөлмөрийн төвчшгүй аюултай хэлбэрүүдийг үр дүнтэй хориглох, улмаар устгах, хийж болох ажлыг оновчтой тодорхойлох нь чухал байна гэж Хүний эрхийн үндэсний комиссийн ахлах референт Өнөр Жаргал тодтогсон юм аа. Комисс хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгааны үр дүнг хаврын чуулганд танилцуулахаар зэхэж байна. Насан туршаагүй хүүхдийг хүнд ажил хийлгэлгүй нийгэмд эргэн оруулах нь чухал. Гэвч үүнд чиглэсэн нэгдсэн бодлого алга. Төөрөө хувийн хөвшил үйл ажиллагаагаа уялдуулж нэгтгэж чадахгүй байна. Шаардлагатай хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах гээд олон чухал ажил бий гэж хуульч судлаачид дуулгалаа. Тунхаг шинжтэй ажиллах бус хүүхдийн эрх, аюулгүй байдлыг дээшлүүлэх нь ажлын гол хэмжүүр гэдгийг тэд онцоллоо. Мань 11 томчийн хөтөлбөр. Хүүхдийн хөдөлмөр сэдвээр хүргэлээ. Бэлтгэсэн зол заяа, найруулагч Баясгалан, нэвтрүүлэгч Цэвэлмаа Батболд.